баярлалаа. За өнөөдөр их чухал хуулим батлагдах гээд орж ирж байна. 2-3 асуулт байгаамаа. Нэгдүгээрт энэ ахмадын тэтгэврийн талаар энэ хөгжлийн бодлого төлөвлөгөөнд одоо ямар арга хэмжээ оруулж ирсэн юм болоо. Нэг тодорхой юм харагдахгүй байгаа юм. Яагаад гэвэл өнөөдөр манай нийт тэтгэр авдаг ахмадуудын 70 шахам хувийн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. 800 мянга төгрөг хүрэхгүй. Энэ нь бол одоо сүүлийн 2 жилийн үнийн өсөлтөөс болоод энэ хаана хүрэхгүй болоод байгаа юм аа. Энэ дээр нэг тодорхой хариу хэлж өгнө үү. За бас нэг хувийн нэмэлт тэтгэврийн асуудал сүүлийн үед нэлээд яригдаад байгаа. Гэхдээ зэрэг энэ хувийн нэмэлт тэтгэврийг 25 оны төгсөн бол тэг хөв юм. Ерөөсөө байхгүй гэсэн юм. Ороод ирхий. Бид нар таарлаж байгаа мэдээ материалаар болохоор бас хувийн нэмэлт тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тоо 25-26 онд бол нэлээд нэмэгдэж байгаа ийм мэдээлэл байдаг. Энэ 25 оны тэг хөв гэдэг чи одоо аль хэр үний юм бол энэ дээр нэг хариулт авмаар байна. За төлөвлөгөөнд их аятайхан нэг тоо байгаамаа. Энэ тоо нь болохтойгоо зэрэг энэ шинжилгээ ухааны технологийн арга хэмжээний зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний тэг өхөл 172% хүргэнэ гэж байгаа юм. Их сайхан тоо. Энэнийг одоо 27 онд ямар мөнгөөр ямар хөрөнгө оруулалтаар тэг 172% буюу 730 тэрбум төгрөгөнд яаж хүргэх гэж байна вэ? Энэнийг нэг хэлээд өгвөл энэ одоо манай шинжилгээ ухааны салбарт бол их үнэтэй сайхан мэдээлэл болох юм байгаамаа. За 3 дахь асуулт бол энэ дэлхийн инновацийн индекс гэдэг энэ манай Монгол улсын хөгжлийн 2026-30 оны үндсэн чиглэлээр бол их олон индексээр бол энэ төлөвлөгөөнийхөө хэрэгжилт биелэлтийг үнэлдэг болгож орж ирснийг бол зөв ёсоор их үнэлж байгаа юм. Гэхдээ зэрэг дэлхийн инновацийн индексээр Монгол улс байна 20 онд 58 байснаа 23 онд 68 болж 10-аар нэмэгдээд 24 онд 78 болоод дахиад 10-аар хойш ухраад байгаа юм. Тэгээд 27 онд буцаага 62 болно гэж байгаа буюу 16 нэгж хувиар энэнийг сайжруулна гэдэг байгаа. Энэ нь одоо ер нь ямар үндэслэлтэй гаргасан тооцоо юм бол энэнийг нэг тайлбарлаж өгөөч. 4 дахь асуулт. Зарцмын зөрөөтэй саналын томьёо бол нэг 49 томьёо орж ирж байгаа юм байна. За энэ дотор яг тоо хэлж өгөөч. Хуулийн зөрчилтэй орж ирсэн юм хэдэн санал байна вэ? Хуулийн зөрчилтэй өөрөөр хэлбэл энэ хөрөнгө оруулалтаар зураг байхгүй, төсөв байхгүй, эсвэл одоо хэрэгжүүлэх байршил байхгүй. Ийм саналуудын тоог хэлээд энд нь одоо хичнээн төгрөг шаардаад байгааг юм бэ гэдэгт хариулж өгөөч. Ийм 4 асуулт байна. За ажлын хэсэг хариулъя. Хэн хариулах вэ? Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам. Хариулъя. За та бүхэн өдрийн төргийг гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төсөв санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга хийх байна. За тэтгэврийн талаар гишүүний асуултанд хариулъя. Хувийн тэтгэврийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг бол улсын их хурл өргөн мэдүүлчихэд байгаа. За нийгмийн даатгалын ерөнхий бол бусад нийгмийн даатгалын сангаас олох тэтгэвэр тэтгэмж ажилгүй дэлгэх хуулиудаар бол цогц өөрчлөлт оруулахаар бол хуулийн төслийг боловсруулж удахгүй улсын их хурлд засгийн газар хэлцүүлж улсын их хурл өргөн мэдүүлэхээр боловсруулж байна. За дараад нь за хариулъя. Ажлын хэсэг дараагийн асуултанд. Эдийн засгийн хөгжлийн яам мөнгөн сүх гишүүний асуултанд хариулъя. Дэлхийн инновацийн индекс Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл бол нийтдээ 516 шалгуур үзүүлэлттэй 4 түвшний үр дүнг болвол тодорхойлж хэмжих 516 шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байдаг. За үүний нэг
үндэсний үр дүн нь бол дэлхийн инновацийн индексийн үзүүлэлт байгаа. Энэ үр дүн 10 үр дүнгийн нэг дэлхийн инновацийн индексийг 62 дугаар байрт оруулахаар 2027 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний төсөлд бол тусгаад байгаа. За үүний хүрээнд бол бодлогын үндэс 8 одоо гол хүрээг тодорхойлж байгаагийн нэг нь шинжлэх ухаан технологи инновацтай холбоотой бодлогын одоо цөм хүрээг бол тодорхойлж энэхүү За эдийн засгийн байнгаараа заяа балдарах хариулъя. За иргэдэл гишүүний 4-р асуудал дээр хариулъя. Зарчим зөрүүтэй 49 санал орж иржээ. Ингээ хуулийн зөрчилтөө хэдэн санал байна вэ? Хичнээн төсөв дөрөвдөх нь хэд байна вэ гэж. За тэгэхээр байнгаараа хуралдаж явах хугацаанд хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хууль тогтоомжид нийцсэн санал дээр санал хураалтыг зохион байгуулна гэсэн ийм хуулийн дэгийн хуулийн заалттай. Энэний дагуу санал гаргасан одоо гишүүн болон ажлын хэсэг буюу засгийн газар яамдуудаас хууль тогтоомжтой нийцсэн хэсэг талаар тухай бүр нь асууж нийцсэн гэсэн санал дээр санал хураалт нийт 88 санал дээр санал хураалт явуулж 49 санал нь дэмжигдсэн байгаа. Тэгээд 49 саналын төсөв дөрөвдөх нь 1.7 их найт төгрөгийн төсөв дөрөвдөгтөө 49 төсөл арга хэмжээ дэмжигдсэн гэсэн ийм мэдээлэл өгье. За иргэдэл гишүүн тодруулжсай. За заяа балдаргын хариултаас бол энэ саналууд бол хуулийн зөрчилгүй юм байна гэж ойлголоо. Зөв үү? Нэгдүгээрт, хоёрдугаарт миний 3 дахь асуултанд хариу хэлсэнгүү. Тэгээ 2 дахь асуудал эдийн засаг хөгжлийн яамнаас дэлхийн инновацийн индексээр бол нэлээд ажил хийх гэж байгаа байна. Тэгэхээр энэ дэлхийн инновацийн индексийг бид нар үнэхээр ингэж 15 6 нэгж бүгдээр сайжруулж чадвал Монгол улсын өрсөлдөх чадварын индекст бол үнэхээр бодиттой нөлөө үзүүлнэ. Энд бол нэлээд ажил шаардна. За 3 дахь асуулт маань юу байсан гэхдээ зэрэг энэ шинжлэх ухааны технологийн салбарын зардал маань дотоодын нийт бүтээгдэхүүний тэг үхэл 172% буюу 720-30 тэрбум төгрөг болох нэ. Энэнийг одоо ямар арга хэмжээнд хуваарлаж байгаа юм бол энэ төлөвлөгөөг харахад хөрөнгө оруулалтаар 19 тэрбум төгрөг л байна ердөө. Урсгал зардал нь бол өнөөгийн төвшнгөөр бодох юм бол энэ нэг 70 орчим тэрбум болно. Тэгээ энэ хоёрын чинь нийлээд үзэхээр чинь 90 тэрбум болчиход байна. За гүйцэтгэд асууч иргэдэл гишүүн. Тэгээд энэ дотоодын нийт бүтээгдэхүүний 720 тэрбум гэж бодвол энэ дээр одоо 80 тэрбумыг төлөвлөрөөнд тусгаад цаана байгаа 640 тэрбум төгрөг одоо ямар юм руу яаж хуваарлагдаж явах гээд байгаа юм бол эдийн засгийн хөгжлийн яамд хариулвал зүгээр байна. За эдийн засгийн хөгжлийн сайдын хөрсөд хариулъя. За ерөн цаашаа шинжлэх ухааны салбарт хувийн салбарын санхүүжилтийн хөөсрийг нэмэгдүүлэх тэр боломж эрх зүйг бүрдүүлэх шаардлага байгаа. Дан улсын төсвийн одоо санхүүжилтээр хангалттай хэмжээний их усур хуваарлагдахгүй байгаа. За тогтоолон төсвийн 2 дугаар хавсралтай шинжлэх ухааны салбарын 19.4 тэрбум төгрөгийн 4 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. За энэ нь юу вэ гэвэл шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн зохицолбороо ашиглалтанд оруулаад дуусгая. Хэрэглээний биотехнологийн төвийг ашиглалтанд оруулах, уламжлалт хангах ухааны судалгаа сургалт үйлчлэгийн зорилттой зохицолборыг ашиглалтанд оруулах, технологи дамжуулах төлөвлөгөө хэрэгжүүлэх гэсэн ийм зорилго хөтөлбөрүүд төлөвлөгөөнд орсон байгаа. За сархадын зулбахаар гişүү асуултаа асууя.